Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2050 он гэхэд дэлхийд байгаа хүмүүсийн 50% нь харааны шилний хамааралтай болно гэж үзэж байгаа. Таны хараа муудсан болвол шинжлэх ухааны хэлж байгаа харамсалтай таны хараа буцаж хэвийн бол сайжрах ямар ч боломж болцоо байхгүй уучлаарай та ингээд шилний хамааралтай болно гэсэн үг. Сайн байна уу? Тамира байна. Сондра аймгийн нүдний эмч. Нүдтэй холбоотой буруу боддог байсан зүйлүүд чинь засах хэдийн юм хэлж өгье. Тэгэхээр яагаад ингэж хараа муудалт болоод байгаа юм бэ? Товчхондоо хүний нүдний яаж ажилдгийг ойлгочиход айгүй ингийн болно. Бид нар ойрын зүйлийг харахад бидний нүдэн доторх булчин агшиж чангарч идэг. Эсрэгээрээ холын ямиг харахад нүдний булчин суларч нүд амарч идэг. Хараа муудалт нь хамгийн ихэр нөлөө үзүүлж байгаа хоёр магадгүй хүчин зүйлийг нэг нь бол хотчл байна гэж үзэж байгаа. Нөгөөх нь болохоор мэдээж гар утасны хэрэглээ. Хүүхдүүд залуучуудын нэг ангид харааны шил зүүж хүүхдүүд маш ихээр өдөр алга нэмэгдээд байдаг. Хөдөө орон нутагт яваад очиж үзэхэд тэнд холын харааны шил зүүж байгаа хүүхдүүд бараг л байхгүй байх жишээ. Тэгэхээр энэ нь ерөөсөө бидний амьдралын хэв маяг сүүлийн жилүүдэд асар ихээр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бидний хараа муудалт бүр маш ихээр нэмэгдсээр байна. Тэгэхээр хараа муудсан тохиолдолд яг бид нар энийг засч болох хэд хэдэн тохиолдлууд ээж болно. Хамгийн түгээмэл нь мэдээж нүдний шил маш хямдхан аюулгүй байдал талаас ч гэсэн аюул дажгүй бид нар энийг солиод өөрийнхөө стил болгох боломжтой. Нөгөө нэг түгээмэл сонголтод контакт линз харааны гоёлын хэд хэдэн төрлүүд байгаа. Хамгийн төвөгтэй нэг сул тал нь юу байдаг вэ гэхээр халдвар авах эрсдэл. Нүдээ алдах хэмжээнд хүртэл ноцтой тохиолдлуудыг контакт линзийн буруу хэрэглэнээс болоод харж байсан. Хараа тэглэх лазер гэж байгаа. Энэ өөрөө мис засал учраас та энэ шийдвэрийг гаргах үгүйгээ бас нэлээд сайн бодох хэрэгтэй. Та эмчээ өөрөө яагаад хараагаа хийхгүй байгаа ингэж мэдээ зөндөө асуудаг. Бидний нүдэн дээр тодорхой хэмжээний гэмтэл учруулж нүдийг маань нэмгэлж ийж бидний харааг засдаг. Нэг тодорхой тооны хараа муудалтын зэрэгтэй байж байгаа тогтоогүй хэрвээ нэмэгдээд яваад байдаг бол лазер дуулаад тэглүүлээ гэж ойлгох боловч энэ жилийн дараа дахиад мууднаа гэсэн үг. Шилээ сольдог шиг лазерыг дахиад тэгээ амархан хийчих боломжгүй учраас нэг талаараа лазерын сул тал нь таны хараа тогтвортой байгаа юу гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг. Хизээч хараа сайжрах чиглэл рүүгээ явахгүй хэрнээ муудаж болох чиглэл рүү өдөр болгон явах эрсдэлтэй байж идэг гэсэн. Шилээ очил үзүүлэх болгонд л миний хараа нэмэгдэж муудаад байна. Ер нь би яшиг шилээ солихгүй бай гэдэг шийдвэрийг аягүйх гаргадаг. Гэтэл яг үнэндээ таны хараа яагаад улам муудаад байгаа юм бэ гэдэг нь ерөөсөө л таны өдөр тутмын өөрийн амьдралын хэв маяг хэр их ойр юм харж байна. Таны дэлгэцийн хэрэглээ магадгүй уншиж байгаа юм ажлын онцлогуд байж болно. Дандаа ойрын занд юм хардаг. Энэ хүмүүс нүдний ачаал бол маш их байгаад байгаа учраас нөгөө нүдний булчин тодорхой хэмжээний ачаал ирдэг. Ингээд л хараа нэмэгдээд л муудаад байна. Уг нь бол нүдний шил ганцхан үүрэгтэй. Таныг зөвхөн тод харуулах л үүрэгтэй. Энэ таны хараа нь ямар нэгэн байдлаар таныг сайжруулах, харааг эсвэл муу болгох тийм нөлөө огтосоо байдаггүй. Аав ээжүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа юу гэхээр хүүхдээ утас үзхийг жишээ нь хянаж хордог хэрнээ нөгөө зүгээр ном унших ойрын зан ачаалтай хараагаа ашиглаж байгаа дээр огтосоо ямар нэгэн байдлаар анхаарал хандуулдаг. Утасны хэрэглээ ном унших хоёр хараа муудах хүчин зүйл нөлөө нь яг ижилхэн нэг төрөнд байж байдаг. Утсаа бол минийх үү? Сайхан номоо унших. Гэтэл энэ яг үнэндээ нүдэнд ирж байгаа ачаал бол яг хിവэрэ хараа муудах шалтгаан болсоор байдаг. Мэдээж утас үүсэж хөгжөөгүй байсан үеийн кино хуучны дүрсийг хэрвээ санавал ном твэрсэн нүдний шил зүүсэн хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн хараа муудаад шил зүүсж исэн бэ гэхэлэр мэдээж нөгөө ном их уншдаг байсан өөрийнх нь нүдний ачааллыг хэсгээд хараа муудах шалтгаан болдог байжээ. Цэнхэр гэрлийн тухайд ганцхан дэлгэцээс гарч ирээд байгаа гэдэг ойлголт бас нэлээд түгээмэл байдаг. Гэтэл яг үнэндээ цэнхэр туяа гэдэг юм чинь юу юм гэхээр нарны гэрэл. Цэнхэр туяанаас нүдэ хамгаална гэдэг нь нарнаас хүртэл энэ өрөөний тасалгаанд байгаа гэрлүүдийг хүртэл цэнхэр туяа бол үүсгэж байгаа. Цэнхэр туяанаас яг нүдэ хамгаална гэдэг нь яг зөв ойлголт мөн үү? Үндсэндээ бол blue light буюу цэнхэр туяаг яг хортой хараа муудахж байгаад нөлөөлж байгаа гэдэг ямар нэгэн нотлогдсон баримт ерөөсөй байхгүй байгаа. Нүдийг маш их ядрааж энэ нь хараа муудахад нөлөөлж байгаа хүчин зүйл юм аа. Тэрнээс биш цэнхэр туяа гэдэг бол нүдэнд ямар нэгэн хараа муудахад нөлөөлж байгаа хор уршиг байгаа гэдгийг өнөөдрийн байдлаар нотлсон ямар нэгэн нотлохотой судалгаа шинжилгээний ажлуудыг хүртэл байхгүй байгаа. Тэгэхээр ганцхан Монголд гэлтгүүгээр дэлхийд дахинд явж байгаа нэлээд том буруу ойлголт байдаг. Цэнхэр туяаны хамгаалттай шил. Энэнд аягүй ихтгэл найдвар тавиад
Цэнгэр туяаны хамгаалалтын шил аваад өгсөн учраас дэлгэцээс айх юмгүй гэж бодоод хідэн цагаар утас таблет үзүүлэх тохиолдол жишээ нь гардаг. Америкийн нэг ерөн сурвалжлах сэтгүүлийн нэвтрүүлгийг үзчихсэн. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд бидний магадгүй мэдих том брэндүүдийн дэлгүүрүүдэд ороод харааны шилний тухай асуухад нөгөө л нэг ингээд blue light-ыг блок хийнэ гэдэг ингээд лазераар тусгаад үзүүлж идэг. Хит хитэн дэлгүүрээр ороод үзсний дараа буцаад Америкийн хамгийн том их сургуулиудын профессорууд дээр очиод дахиад асууж байгаа нэг асуултаа гэтэл үнэхээр бүгдээрээ санал нэгтэйгээр уучлаарай яг ийм юм бол яг шинжлэх ухааны хувьд бол байхгүй үндэслэхгүй гэдгийг бол хэлж идэг. Тэгэхээр та Цэнгэр туяаны шилэнд тийм ч их найдаад хэрэггүй байна. Бидний шил зүүж эхэлсэн хүмүүсийн хувьд бидний нэг л зорилго байгаа. Тэгэхээр хараа нэгэн сайжрахгүй учраас бид нар яаж муудахгүй байх вэ? Тэгэхээр өнөөдөр байгаа харааныхаа шилнийхаа энэ тоон дээр бид нар хараага тогтмол барьж хадгалах нь бидний үндсэн зорилго байдаг гэсэн. Шалтгааныг хэдүүл ойлгох. Ойрын юм харах нь өөрөө харааг муутгаад байгаа юм байна. Тэгэхээр бид нар алсан юмыг харж иж үе давтамжтайгаар харж иж булчингийнхаа ачааллыг сулж иж нүдний харааг нэмж муутахаас сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр дэлхийд дахин энэ тал дээр өгж байгаа олон улсад нэг л зөвлөмж байгаа. Энэ нь 3 шиг 20 байдаг. 20 минут тутам 20 секундын хугацаанд 20 мөр зайны имийг харьяа гэж байдаг. Ядраачихсан бол 20 секундын хугацаанд холын юм хараад ингээд нүднийхээ булчин суулснаар таны нүд нэг дор удаан хугацааны ачаал авахгүйгээр булчин суларч амарч хараа магадгүй муудахгүй байх нэг боломжийг өөртөө бид нар бий болгож байгаа юм. Тэгэхээр та магадгүй нэг өглөө нэг нүднийхээ харааг огцон муудчих ч юм уу бүрэлдээд ивэл анзаарах байх. Гэтэл хүүхдүүдэд ийм юм байдаггүй. За өөр хэлнэ гэдэг нь бол хүн болгоны өөрсдийн амьдралын туршлага дээр бий болж өөрийгөө илэрхийлж хэлэх байдаг. Гэтэл хүүхдүүдийн хувьд бол нэг нүд нь харахгүй байх, муу харж байгаагаа хэлж илэрхийлж мэддэггүй. Тэгэхээр хүүхдийн эмнэлэгт ирэх, үзүүлэх энэ бүх хариуцлага бол асран хамгаалагчдын хамгийн том үүрэг байдаг. Хоёр нүдний хараа нэг нь муу байвал хүүхэд гадаа гараад муу нүднийхаа гэрэлд харах, гялбах, өөр идэвдэггүй учраас нэг нүдээ гадаа гараад аниад ах нь өөрөө тухайн хүүхдийн хоёр нүдний хараа нэлээд зөрүүтэй байна гэдэг магадгүй илэрхийлж болох айгүй энгийн ажиглагдах зүйл байдаг. Унаж бүдчихэд ээж болно, ямар нэг юмыг авахтаа баримжаа алдагдах. Тэгэхээр энэ бүх үйл хөдлөл дээрээс нь зарим нэг гэрхаа эцэг эхчүүд хүүхдээ анзаараад аваад иж болдог. Зарим нь жоохон хойрог байх юм бол том болоод насан туршныхаа дараа эртэлд ямар нэг эмчилгээ авах боломжгүй бүх зүйл ариутсан байх тохиолдол гардаг. Би бол бас нөгөө хүүхд насаа ингэж юм харж өнгөрөөсөн хүн бол бас биш. Тэгэхээр би яг нөгөө гадаа гардаг байсан бол энэ generation. Тэгээд одоо үе чи яг эсрэгээр бүхт нөгөө ингээд юмаа үзэл гэртээ байх юм юу эрхэмлдэг болцсон. Тэгэнгүүт бид нар юу зөвлөж ийнө хүүхдээ гадаа гаргах. Тэгэхээр нарны гэрэл мэдийн нүдэнд тусах нь өөрөө айгуу сайн ач холбогдолтой учраас утсын жоохон байлуулаад оронд нь гадаа гаргах гэдэг юм бол ерөөсөө айгуу түгээмэл яригдчихэж байгаа асуудал. Хуучин бол 2 цаг хүүхдээ гадаа байлгуул хараа муутгаас сэргийлнэ гэсэн мэт одоо жоохон богиносцсон 90 минут хангалттай юм байна гэдэг бас тоо судалгаа явж байгаа. Хүн 5 мэдрэхүү байгаа гэж магадгүй зарим хэдэн зургаа. Тэгэхээр 5 мэдрэхүүгээс яг хүний хараа бол хүний орчноо мэдрэх энэ мэдрэмжийн бараг 80-90% өгдөг гэж үздэг. Тэгэхээр бид нар хараагүй болно гэдэг нь товчхондоо орчноосоо тасарч байгаа гэсэн үг. Тэгэхээр нүдэ хайрлах нь ийм чухал байх нэ. Тэгэхээр мэдээж нүдэ яаж хайрлах юм гэхлээр хамгийн ихний арга нь эмчтэр очиж нүдэ хянуулж үзүүлэх. Нэгэнт муутсан бол таны хараа эргэж сайжрах уу? Маш олон хүмүүс хараагаа алдсны дараах ч юм уу хараа муутсны дараах нэг гордлого байдаг. Тэр нь би хаана очивол юу хийвэл хараа илүү сайжрах вэ гэж боддог. Тэгээд Монголд энэ тусламж үйлчилгээ чадахгүй байгаа учраас бид нар гадаад руу хаашаа явах вэ гэдэг хүмүүс хүртэл эмнэлэг дээр жишээ түгээмэлнэлээ явж байдаг. Инээдтэй нэг жишээ авъя гэвэл би аймгийн хэлээд хөдөө орон нутгт нэг хараа оруулдаг хүн байна гэдэг. Тэгэхээр тэр хүн ингээд нүдэнд нь хүрээд бариад хүний хараа оруулж ингээд явж исэн хүн нь өөрөө нүд нь харахаа болоод ингээд хотод эмнэлэг дээр ирсэн явж исэн түүхийг бол нүдээр харсан хүн байна. Яагаад тэр хүн өөрийнхөө харааг оруулж чадаагүй бол гэдэг инээдтэй асуулт мэдээж хүн болгонд гарч ирэх байх. Тэгэхээр энэ бол боломжгүй зүйл юм.